Эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлхан мэдчилье. Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн хүргэдэг засаг даргын нэг өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа Аран аймгийн Цэнгэр сумаас үзэгч та бүхэндээ хүргэж байна. Өнгөрөх жонд түүхэн 100 жилийн ага тэмдэглэн өнгөрүүлсэн Цэнгэр сумын хөгжил цэцэглэлд бүтээн байгуулалтанд гар бие оролцож, удирдан манлайлж, төрлөх нутаг орныхоо ирээдүйн төлөө ард иргэдийнхээ залуурн болон хөдөлмөрлөж яваа Цэнгэр сумын засаг дарга Дорж Цөрөнгийн гал хүүг энэ удаагийн дугаартаа онцоллоо. За Аран аймгийн Цэнгэр сум нь бол одоо 100 жилийн түүхтэй шинэ цагийн одоо сум хөгжснөөс хойш 100 жил өнгөрөөж байгаа юм түүхэн сум байна. Өнгөрсөн жил одоо сумынхаа 100 жилийн түүхэн аг тэмдэглэн өнгөрүүлсэн. За тэгээд одоо Цэнгэр сумын гол иргэдэг бол одоо ачид гүний хушуу, зөрөгд гүний хушуу. За дээр нь одоо заян шавийн бас одоо цөөн өнгөрхүүд одоо ингэж одоо эзэлжсэн юм түүхтэй. Энэ гол гурван хушуунаас одоо Цэнгэр сум үүсэн байгуулагдсан. За хуучин бол одоо Баян уулсум Дээд Цэнгэр сум 2 гэж 2 сум байсан. Сүүлд нийлүүлээд одоо энэ Цэнгэр сумын суурь тавигдсан. 61 он тавигдсан түүхтэй. За өнгөрсөн жилийн мэдээгээр бол одоо сумын нийт өрх 1794, за хүн ам 6079, за малтаа өрх 1559, за малгүйн өрх бол одоо 235 байгаа гэсэн юм статистик мэдээтэй байна. За мал бол 306,382 толгой малд өнгөрсөн жил тоологдсон. Тэмээ 31, адуу 38,315, өхөр 65,640, хонь 122,644, ямаа 78,752 гэсэн ийм мал одоо тоологдсон байна. За өнгөрсөн өвөл бас нэлээд хүндх өвөл болж өнгөрлөө. Мал бас цууд нэлээд хорогдлоо. 36,749 толгой мал хорогдсон. За бөөлөн багаас одоо голлон одоо ихэнх мал хорогдсон байна. За энэ жилийн одоо зууданд бол бөөлөн багийн малчид маань бас нэлээд одоо малаа хорогдуулж нэлээд зуудын гамшиг нэлээд өртлөө. За сум орнотгоос бол тодорхой хэмжээний өвс тэжээл, за сумын өвсний фондыг өвсөд тэжээлээр таслахгүй байх бодлого барьж ажиллаж байгаа. Бүх малчдын өвс тэжээлийг бол одоо бид нэр сумандаа 100% хангах боломжгүй. За тийм учраас одоо өвс тэжээлийн нөөцтэй бол одоо өвс тэжээл байгаад ах юм бол суман заргаж байгаа өвс тэжээлийн үнийг хязгаарлаж барих юм боломж байгаа. За тэгээ цаашлаад одоо малчд маань одоо өөр аргаар өвс тэжээлийн бэлтгэх, ганцхан одоо дан улсыг хараад айлгүй, сум орнотгийн өвсний нөөц фондыг хараад айлгүй, өвс тэжээлийн бэлтгэх ийм боломж юу байна? Энийг эрэлхийлж бас одоо арай жахан хямд зардлаар өвс тэжээлийн бэлтгэх боломжийг хайж эхэлж байна. Тэгээ малчин өрх болгон өвснийхээ гашаанд за үлж аваржныхаа байран дээр одоо бүтэг бууцан дээр ногоон тэжээл тарих ийм боломж бол нээлттэй байгаа. Энэ чиглэлээр одоо өвс тэжээлийн тариа явах юм бол бас одоо боломжоор өвс тэжээлээ авнаа. За өнгөрсөн үеч одоо жахан хүндтэй үйл боллоо. Хавртаа цагаа гаргаагүй л багш хүн тий. Хавар 3 сар гараад ингээ гоё байдаг шүү тий. 3 сарын ер нь 15 таас хойш сайхан болчих шүү дээ. Ер нь бол одоо сум орнотгоос малчтын талаар одоо гол барьж байгаа бодлого бол малчтыг өөрсдийн ногоон тэжээлээ одоо бэлддэг баах. За дээр нь одоо бас малынхаа тоо чанарт анхаарах, энэ тал дээр анхаарах тал дээр бас нэлээ бодлого барьж байна. Одоо тэгээ цаашлаад олон малтай, чанар мотой, олон малтай байхаар чанар сайтай, одоо ноос ноолуурын гарц сайтай, мах сайтай, сүү одоо сайтай юм малыг одоо нэлээд төрөлж өсөх тал дээр бас анхаарах. За дээр нь манайх бол одоо бэлчээрээ дан одоо фермер байна гэж байхгүй, бэлчээрээ мал аж байгаа юм бол хадгалж үлдэх нь бол одоо заашгүй те. Сарлагыг бол бэлчээрээ фермер маягаар одоо үржүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр юу хагас тэрлэг байдаг мал. Тийм учраас одоо сарлагаан бол бид нар өсгөх нь зөв. Сарлагынхаа одоо хөвөр энэ төр дээр бол төрөөс нэлээ бодлого барьж байгаа л да. Сарлагын хөвөрт одоо энэ жил бол урамшуул болгоно гэдэг. За дээр нь одоо малчтын хоршоог бас нэлээд дэмжиж ажиллахаар энэ төрийн бодлого хэрэгжиж эхэлж байна. Одоо 9-өөс дээш гишүүнтэй малчтын хоршоо байгуулад явах юм бол хоршоод одоо зээл олгох, хөнгөлтэй зээл олгох энэ төр юмнууд бол одооноос хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ 5-6 сараас одоо ажил хэрэг болоод явах байх. За дээр нь суманд бол одоо хоршоо хөгжүүлэх сан гэж байдаг. За энэ хоршоо хөгжүүлэх сангаас бас хоршооны гишүүдэд
одоо хөнгөлөлтөй зөөлөх ийм боломжууд байдаг. За одоо өнгөө болчиход байгаа арьс шир түүхий дэдүүлээ яах вэ гэдэг юмыг одоо малчид бид нэр зайлшгүй одоо тулгамж байгаа гол асуудал байна. Тэгээ суманд одоо энэ хоршоодоор дамжуулаад жижиг арьс шир одоо боловсруулах цех үйлдвэрүүдийг барих ийм бодлогыг бас төлөвлөж байна. За сумбар нутгийн одоо гол одоо асуудлууд гэх юм бол сум маань одоо бас улсын чанартай төв зам дайран өнгөрдөг, аялал жуулчлалын бүс нутаг. За дангац мал аж ахуй гэлтгүй аялал жуулчлалаас бас нэлээд мөнгө олох ийм боломжтой нутаг. За тэгээ бидний одоо гол одоо бас харж байгаа, баримталж байгаа одоо цаашид хийх гэсэн төлөвлөсөн гол ажлууд байна. Нэгдүгээрт бид нэр эрүүл мэндийг одоо иргэдийнхээ эрүүл мэндийг маш сайн анхаарья. Эрүүл мэндийн чиглэлээр голлон хөрөнгө оруулалтуудыг хийя. Эрүүл мэнд дээр нэлээд анхаарья гэсэн юм төлөвлөгөө байгаа. Эрүүл бажиж одоо иргэдэн маань сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх юм боломжтой болно. Тийм учраас эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжүүдийг хангах, эрүүл мэндийн төвийн автомашинуудын одоо шинжилгэлүүдийг хийх. За тэгээд шин залуу эмчнэр, сувилагч нарыг ажиллах, ажилчдыг ажиллах одоо боломжоор нь хангаж өгөх. За эх жилээс бол одоо сумандаан одоо энэ төрийн албаагчдын байрыг одоо барих, сум дэрж ажиллаж байгаа эмч сувилагч нарыг одоо байртай болгох тал дээр анхаарч ажиллах юм төлөвлөгөө байна. За манай эмнэлэг 1988 онд яг энэ барилгаад ороод үйл ажиллагаа эхлээд явж байгаа. За одоо 85 жилийн түүхтэй эмнэлэг байна. За одоо нийт 31 ажилтнтай, үүнээс 4 их эмч, 6 багийн эмч, за тэгээд 8 сувилагч, бусд нь эмнэлгийн тусгай мэргэжилт өнгүүд болон үйлчлэгийн ажиллаж байна. Орон нутгийн сангаас за хүүхдийн нэран шаргалтын бэлрүүметрийн аппарат, зам нэран шаргалгын фото аппаратыг усан маань мөн хүчил төрөгчийн аппаратуудыг мөн сая 23 онд зөөврийн эхо аппарат, зүтгэн цахилгаан бичлэг буюу мобайл технологи авч гисэн байгаа. Энэ төхөөрөмж маань болохоор хүмүүсийг онцлоод за тэгээд яг цаг тухай бүрд нь 2 дахь шатлал, 3 дахь шатлалын эмч нарт эмчнэртэй холбогдоод ингээд мэдээлэл авах бүрэн боломжтой ийм аппаратаар хангагдсан байна. За 21 онд эрүүл мэндийн яам, за улсын хурлын гишүүдийн нэмжлэгтэйгээр програм автомашиныг хандуулсан. 2 онд бас Солонгосын сангаас бас Starix гэдэг машин бас хандуулсан. За тэгээ сая 2024 оны 4 сарын 26-нд эрүүл мэндийн сайдын нэмжлэгтэйгээр Land Cruiser 78 автомашиныг бас хандвар болон тусламжаар авсан маань. Ингэснээр бид бүхэн Батат замыг түргэн шуурхаад туулж ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг цаг алдалгүй үзүүлэх юм бүрэн боломжтой болсон байгаа. 23 онд эмнэлгийн шинэ барилгын зургийн төслийн ажлууд хийгдсэн байгаа. За зураг болон хийгдээ зургийн ажил болон техник нөхцлүүд гарсан. За одоо 2025 оны улсын төсөвт бол эмнэлгийн барилгын төсөв маань суугдаад 25 оноос за манай Цэнгэр сумын нийт өвчлөлийн эхний 5 байрд бол 1-р зүрх судасны өвчлөл ордог. За 2-р бөөршөөсний замын эмгэгүүд, за 3-т хоол боловсруулах замын эмгэгүүд, за 4-т осол гэмтэл, за тэгээд 5-т амьсгалын замын эмгэгүүд ордог. За амьсгалын замын эмгэгүүд маань бол өвөл болон одоо улирлын шалтгаантай байдаг учраас өвлийн улирал болон хавар намрын улиралд бол ерөнхийдөө дийлэнх хувийг эслээд ингэ явдаг. Эмнэлэгт нийт хэвтэн эмчилүүлж байгаа болон амталтаараар үзүүлж байгаа хөвчлөлийн тэргуун байрыг бас амьсгалын замын улиралтай холбоотой ингэж орж ирдэг. Дараагийн одоо бас анхаарж байгаа юм бол боловсролын чанарт нэлээд анхаарч байна. Бид нар 2021 онд одоо оюунлаг цэнхэргээд хөтөлбөр сумын дэд хөтөлбөрийг батлаад оюунлаг цэнхэр хөтөлбөрийн хүрээнд бас одоо сумын сургууль дээр бас нэлээд өрөнгө уралтуудыг хийж байгаа. За 750-аас дээш оноо авсан сурагч нар болон багш нарыг урамшуулдаг юм тодорхой системтэй болсон. Тэгээд одоо 3 сая хүртэл төгрөгийн нэгээс одоо 3 сая хүртэл төгрөгөөр одоо шагнаж урамшуулдаг ийм одоо урамшууллын систем байгаа. За манай сумын эрсдэлтийн ерөнхий шалгалтаар аймагт эзэлдэг одоо бас хувь бол намайг яг ажил авч явах үед нэлээд хойгор ордог байсан. За тэгээд одоо 21 онд 11-д орсон, 22 онд 7-д орсон, 23 онд 5-д орсон. За энэ жил бол одоо тэр 5-д орсон амжилтаа урагшлуулах ийм одоо зорилт тавин ажиллаж байгаа. Тэгээд цаашлаад бол эхний 3-т одоо байнга ордог байх ийм одоо зорилгыг тавиад оюунлаг цэнхрийн хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байгаа.
Тэгээ манай сургууль 1959 онд байгуулагдсан. Одоогоор бол 715 сурагчтай, 71 багш ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ манай сургуулийн одоо үйл ажиллагаа бол ерөнхийдөө одоо агсан түвшинд явагдаж байгаа. Сүүлийн 3 жилд одоо эсэлтийн ерөнхий шалгалт бол одоо 5 байраар ахиж одоо 5 аймагтай бол биологийн хичээлээр бол 1-р байранд, математик 3-р байранд. Тэгээд одоо ер нь 7 хичээлээс 50% нь бол одоо эхний 5-д тавьж байгаа. Тэгэд манай сургуулийн амжилт бол ерөнхийдөө сургалтын орчныг сайжруулах тал дээр бол нэлээд арга хэмжээ явагдсан. Одоо сургалтын орчин дээр ерөнхийдөө химийн кабинетаас бусад бүх кабинетуудыг бол тохижуулагдсан байгаа. Химийн кабинет бол одоо энэ онд бас тохижуулах одоо саналаа өгсөн байна. Мөн одоо хүүхдийн манай сургуулийн одоо өргөтгөл 2005 онд баригдсан. Гэхдээ 320 хүүхдтэйгээ 640 хүүхд. Одоо өргөтгөл одоо бага сургуулаа барих тийм саналыг манай сургууль бол өгсөн байгаа. За энэ санал бол энэ эх онд бол тавигдсан. Дотор байрандаа бол 136 хүүхэд амьдардаг. За мөн ялгаагүй дотор байрны өргөтгөл энэ ондоо тавигдсан байгаа. Тэгээ манай сумын бас нэг онцлог байдаг. Ерөнхийдөө оюунлаг цэнхэр гэсэн хөтөлбөр хэрэгждэг. Энэ хөтөлбөр маань ямар зорилготой вэ гэвэл ер нь сайн ажиллаж байгаа багшийг үйл ажиллагааг дэмжих, сургалтын чанарыг ахиулах, сургалтын орчныг дээшлүүлэх гэсэн ийм зорилготой. Тэгээ эсэлтийн ерөнхий шалгалтаар 750-аас дээш оноо авсан хүүхдүүдэд одоо оюунлаг цэнхрээс багштай хамт мөн одоо массын төвшөнд 550-аас дээш оноо авсан багшийг ингэж урамшуулдаг нь бас энэ нэлээх хөшөөрүүлсэн. Мөн манай сургууль бол дотоод журамдаа бас одоо олимпиад, уралдаан тэмцээн, эсэлтийн ерөнхий шалгалт зэрэг одоо ерөнхийдөө улсын чанартай тэмцээн, уралдаан, олимпиадуудад амжилт гаргасан багш нарыг шагнаж урамшуулах гэсэн ийм хөтөлбөр журам оруулсан байгаа. За энэ бол бас л муу ялгаагүй тэр багш нарт бол хөшөөрөг болж сургалтын чанар ахихад бол нэлээд түлхсүүлдэг гэж би ойлгож байгаа. За догчлолтын талаар манай одоо сургуулийн үйл ажиллагаа бол ухаалаг дэлгэц одоо сумаас одоо 3 багшид одоо сайн ажиллаж байгаа 3 багшд ангид нь тавьж өгсөн байна. Энэ бол орчин үеийн одоо сургалтыг явуулахад нэлээд их дөхөм болж өгсөн. Мөн ялгаагүй одоо аймгийн засаг даргын шугамаар одоо захим кабинет байгуулахад одоо ухаалаг дэлгэц өгсөн. Захирал Дашуудрахын нэрэмжит сургуулийн одоо ах дүүнэр нийлж одоо багш хөгжлийн өрөөнд бас ухаалаг дэлгэц одоо компьютер одоо сургалтын техник хэрэгслүүд бас бэлгэлсэн байгаа. За багш нарыг компьютер тоног төхөөрөмжөөр хангах. Дээр нь одоо энэ ухаалаг самбар гэдэг одоо энэ самбараар бүх ангиудыг хангах зорилт тавиад ажиллаж байгаа. Одоо бол нэг 5 танхимыг одоо ухаалаг самбараар хангасан байна. Энэ жил 3-ыг нэмж хангана. Ингээд 8 болно. Ирэх жил одоо бүгдийг хангана. Ингээд 100% одоо ухаалаг самбартай хуучны одоо шохоогоор бичдэг самбарыг бол халах ийм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгээд энийг бол одоо 25 он гэхэд оюунлаг цэнхэр хөтөлбөрөнд 25 он гэхэд 100% хангах юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай суманд оюунлаг цэнхэр хөтөлбөр хэрэгжээд 3 дахь жилдээ явж байгаа. Оюунлаг цэнхэр энэ хөтөлбөрт маань эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа сурагчид маань 750-аас дээш оноо авсан тохиолдолд мөн даасан ангийн сурагчдын дундаж оноо нь 550-аас дээш оноо авсан үед хамрагддаг байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 3 дахь жилдээ явж байгаагаас би 2 удаа хамрагдсан байгаа. Манай суманд энэ хөтөлбөр хэрэгжиж байгаад баяртай байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжснээрээ багш нарт нэг ажиллах дэм одоо юу гэдэг хөшөөрөг болж байгаа гэж бодож байгаа. За дээр нь бас суманд ажиллаж байгаа энэ багш нар бас одоо нөхцөл боломжийг сайжруулах. За одоо суманд одоо орон сууц барих юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо бас энэ багш нартаа хөнгөлөлттэй нөхцөлөөр одоо орон сууцаар хангах юм бодлого баримтлуулж ажиллана. За сургуулийн өмнөх боловсруулалт цэцэрлэгийн одоо шинэ барилга баригдаж байгаа. 150 хүүхдийн судалтай барилгын ажил энэ жил одоо төлөвлөгөөр нь бол энэ жил 9 сарын 1-нд одоо хүүхдүүд авахар ингээ явж байна. Одоо барилгын ажил бол нэг 80 орчим хувьтай ингээ явж байгаа. За тэгээд цэцэрлэгийн одоо шинэ барилга ашиглалтанд оронгууд одоо бас тоног төхөөрөмжүүдээр хангах ийм одоо бас ажлууд хийгдэн. За энэ жил бол одоо хүүхдийн цэцэрлэг дээр бас одоо сургалтын тэр ухаалаг самбар одоо нэгийг авч өгөхөр ингээд орон нутгийн хөгжлийн сангаас авч өгөхөр төлөвлөж байгаа. Дээр нь компьютер тоног төхөөрөмжүүдээр
бас одоо жил болгоомж одоо хангаж явж байгаа. Одоо цаашлаад хангах улам сайн болох. За дээр нь одоо гал тоогоо цэцэрлэг сургуулийн дотор байрны гал тоогоо хүүхдэд одоо хоолны тоног төхөөрөмжүүдийг бас сайжруулах ажлуудыг цаг тухайд нь хийж явж байгаа. Манай цэцэрлэг нь болохоор 312 суралцагчтай 312-ийнхаа 196 танхимаар 118 суралцагч нь хувилбарт сургалтанд суралцдаг. Тэгээд нийт 8 багштай 24 багш ажилтнтайгаар сургалт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд одоо манай энэ барилга болохоор ерөөсөө юу юм бэ? 2 бүлгийн л зориулттай юм байна. Тэгээ 2 бүлгээ том болгоод 4 болгоод тэгээд 1 бүлэгтээ гадаа гэр бариад тэгээд ингээд 5 бүлэг хичээлж байгаа. Тэгэнгүүтээ шинэ барилгын цэцэрлэгийн шаардлагатай гэж байж байгаа. Тэгээ 150 хүүхдийн барилгын тендер зарлагдаад ерөнхийдөө цэцэрлэг маань шинэ барилгатай болохыг маш их хүсэж байгаа. Бид нэр бараг л одоо өдөр болгол тэргээр явахаар л одоо юу болж байна, цэцэрлэг маань юу болох чинь, одоо баригдаж чинь юм нэмэгдэж чинь үү гэж байнга л харж байгаа юм чи тэр чинь. За манай сум бол энэ одоо засмал замыг 2021 онд зураг төсвийг хийлгэж 2022 онд одоо ашиглалт оруулсан байгаа. За 21 оноос бол 20 оны 12 сараас шинэ одоо сумын иргэдийн төлөөлөгчтэй хурал бүрдэж сумдаа одоо засмал замтай болох ийм саналыг анх гаргаж тавьсан. Тэгээ үүнээ дагуу бол одоо энэ засмал замын ажил хийгдээд одоо бүрэн ашиглалтанд орсон 1.2 км засмал замыг одоо 850 сая төгрөгөөр аймгийн автомобиль сангаас бол 200 сая төгрөгийн шийдэж өгсөн. Сум одоо өөрийнхөө бололцоо нөөц хөрөнгөөр 650 сая төгрөгийг гаргаад явгууны замтай за гэрэлтүүлэхтэй ийм одоо замыг 22 онд ашиглалтанд оруулсан байгаа. Сумын төвд бол одоо гэрэлтүүлгийг 2 янзын гэрэлтүүл хийж яана манах. За засмал зам дагуу бол одоо энэ төмөр шунтаа уламжлалт юм гэрэлтүүлгийг хийж байгаа. За камержуултыг бас одоо нэлээд олон газар камержуултыг тавьсан. Сумын бүх орц гарц одоо бүх газрууд дээр одоо камержуултыг хийсэн байгаа. За энэ нь бол одоо сумын төвөөс одоо янз бүрийн хулгай зэлгээ гарах, хэрэг зөрчил гарахад одоо бүхэл одоо юунд хэрэгтэй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах бололцоог хангаж өгөх зорилготой энэ гэрэлтүүлэг камержуулт энтрийг хийж байгаа. Иргэд одоо шөнө ороо явах, өдөр шороо явах энэ юм дээр бол одоо айхгүй. Дээр нь одоо хулгай ахын одоо хулгай бол маш бага болсон манах. Ер нь бол одоо гэр орон байр ахын хулгай бол ер нь барахгүйтэй бараг ижил болсон. Жилдээ нэг ганц хоёр тохиолдлууд бүртгэж, тэрнээс биш одоо хулгай гарахгүй болж байгаа. За суманд бол одоогийн байдлаар 16 камер ажиллаж байна. Одоо бүрэн ажиллагаатай ажиллаж байгаа. За энэ жил одоо ахаад нэмээд бас одоо 3-4 камерууд хийгдэн. Ингээд 20 камераар бол одоо сумын төвийн замууд, гарж байгаа, орж байгаа замуудыг ингэж хянаж байгаа. За цаашлаад бол одоо хөдөөгийн багууд руугаа бас камержуулах энэ малын хулгайгаас үрчин сэргийлэх юм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээ одоо бас сүүлийн үед юм хөгжөөд Wi-Fi шүлжээтэй интернеттэй байх юм бол одоо хөдөөгийн багуудыг камержуулах юм боломжтой болж байгаа юм билээ. Тэгээ хөдөөгийн багуудыг камержуулахаар ингээд төлөвлөөд ажиллаж байгаа. За хороолууд руу бол цамхаагт гэрэлтүүлэг буюу одоо өндөр одоо 8 талтай юм гэрэлтүүлгүүдийг тавьж байгаа. За энэ нь бол одоо зардал багтай том талбай гэрэлтүүлдэг ийм одоо гэрэлтүүлгүүд байгаа. За ийм төмөр шонгийн гэрэлтүүлгээр гэрэлтүүлэх юм бол манай сум бол тооцоогоор нэг одоо 800 орчим 850 сая төгрөгөөр гэрэлтүүлэх юм байлээ. За одоо бол манай суманд ямар нэгэн тас харанхуй гудам бол байхгүй. За энэ жил ахаад нэмээд бас нэг 3-4 гэрэлтүүлэг цамхагт гэрэлтүүлэг хийгдэнэ. За ингээд ирэх юм бол ер нь бол одоо сумын төвийг одоо бүрэн одоо гэрэлтэй болох юм боломж нэгдэж байгаамаа. Энэ замыг өнгөрсөн жил одоо аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая. За сумын орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая ингээд нийт 120 сая төгрөгөөр одоо цасч юм сайжруулсан замтай болгосон байнамаа. За ер нь бол одоо зам зултахын зам гэдэг эзэнээсээ алдартай, шавартай, чулуу ихтэй. За жолооч нар наашаа цаашаа явах цаг хугацаа
ордог. За дээр нь одоо автомашин бас нэлээ эвдэрдэг ийм зам байсан. Машин их шавард суун. За чулуу намхан жижиг машинуудын унгууд нь одоо бас тос маслын гожуулах, ихийг цоолох гэдэг юм хэцүү хүндрэлтэй зам байсан. Тэгээ Арбур өгөөж гэдэг компанитай одоо гэрээ байгуулад тухайн компанийн замыг одоо бас сайхан засчин гэж хүлээлгэж өгсөн байгаа. За энэ замын одоо ажилтнууд хамгаалалт юмнууд бол одоо сум өөрөө жил болгон хариуцаад ингэж янзлаад явах юм. За энэ жил бол бас тодорхой хэмжээний засварууд байгаа. Энэ жил бас нэг орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгөөр нэмээд нэг хэсэг хэн шавартай засвардаг үйлцэн хэсэг газар байгаа тэрийг засна. За дээр нь одоо бас энэ жил зассан замынхаа бас өөмөө ус ноднон тогтчоос газруудыг ингэж засч янзлах юм байгаа. Тэгээд энэ нүгээр одоо сумын иргэд маань дээд одоо орхон баг, цэцэрлэг багийн иргэд маань байнга ич орчдөг. За дээр нь орон нутгийн чанартай нэлээд бас хөдөлгөөн ихтэй юм зам байна. Тийм учраас энэ зам дээр анхаарахгүй болохгүй, энэ замыг зас сайжруулахгүй болохгүй. За дээр нь одоо иргэд эмнэлгийн машин байг тогтмол явна. За сургууль соёлынхаа хөвгтийг зөөвөрлөнө гэдэг. Энэ замаар малчтай дээд хоёр багийн малчт маань одоо байнга явдаг зам. Тийм учраас бид нар сум орон нутгийн зүгээс анхаарал тавьж одоо энэ замыг ингээд засварж ашиглалтанд болсон байгаа. За энэ цэцэрлэг багийн төв бол одоо хуучнаар бол Цэнхэр сум нэртэй бас сум байсан газар. За баг сургуультай, баг хэмжээний салбартай ийм одоо томоохон баг байсан газар. За сүүлийн үед бол одоо баг сургууль татан бөгдсөн, баг хэмжээний салбар татан бөгдсөн. За энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгөөр одоо энэ багийн төвийн барилгыг засварлаж дотроо босоо дулаантай, тоогоор халдаг дулаантай ийм өрөөнүүдийн засварлах ийм одоо ажлууд хийгдэж байна. За цаашлаад энэ өрөөнүүдийн засаад бас одоо өдрийн эмчилгээ эрхэлдэг. За цаашлаад одоо өрхийн эрүүл мэндийн төвтэй болох ийм зорилт тавин ажиллаж байгаамаа. За тэгээ цаашлаад одоо багийнхаа иргэдэг, дээр нь одоо Цэнхэр орхон багийн иргэдэг эмчилждэг, өдрийн эмчилгээ хамруулцдаг ийм одоо байнгын ажиллагаатай багийн төв байх зорилтыг тавин ажиллаж байна. За малчид маань одоо өнгөрсөн жил бид намар нэг 40-од одоо иргэнийг Оросын холбооноос улаан удах. За одоо Оросын одоо малчид бас яаж ажиллаж байна, одоо бэлчээр малаж хуу яаж ашиглаж байна, газар тариалан яаж ашиглаж байна ийм туршилт судлаад ирсэн. Сая одоо цагаан сарын дараахан хавар бас одоо нэг 17-8 малчин өвөр Монголын одоо хотуудаар яваад өвөр Монгол малчид одоо яаж мал аж ахуйгаа эрхэлж байна, яаж одоо бас одоо малынхаа сүү цагаанд түүхий бүтээгдэхүүнийг үнэтэй зарж байгаа гэдгийг бас судлаад ирсэн. За дээр нь одоо сэлэнг дархан одоо премьер аж ахуй өгсөн энэ одоо аймагуудаар явуулж бас мод туршлага солилцуулах энэ одоо бодлого баримталж байна. Тэгээ малчид маань өөрсдөө бас юм үзээд ирэх юм бол одоо яаж илүү нэмэлт орлого олох юм, яаж одоо малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах гэдэг юмнуудыг анхаарах юм боломжууд бүрдэх юм гэж ингэж одоо ажиллаж байна. Та 20 сая өвөр Монгол руу туршлага судалгаа явсан тий. Тэгшээ. За тэгээ өвөр Монголоос хэр туршлага судалж ирв? За угаас явах тэгээд хоёр өөр бүс болохоор тэр нь говийн бүс, манайх ч одоо хангаа бүс болохоор өөр юм билээ. Манайхан ч бол малаа задгаа тавь өвсөө гачдаг байтал. Тэдний өвсөө задгаа тавь малаа гачдаг юм билээ. Тий. Тэгээд мал нь бол хүнтэй юм билээ. Мах гэдэг бол бас 400 тийм билээ. Манайхныг бодох юм бол орлого сайтай. Орлого сайтай. Тий. Хүр 10 сая төгрөг. 20 сая гаруй төгрөг болдог гэсэн. Одоо мал тийм үнэтэй болчихвол тэгээд малчид амьдрал сайхан боллоо шүү дээ. Үгүй тийм болчих. Одоо тэр 5-600 тонн өвс авдаг гэж байгаа. Тэр өвсөө бол дан худалдаж авдаг гэсэн. Манай энэ ч бол тийгэж өвс авах юм бол нэр нь мал турна гэж байхгүй. Малнасаа даваад өвчих шүү дээ. Зардал тий. Даваа авчих шүү дээ. Тэнч юм бол нэг бэрөө зарааш хол авчт юм ярьж л шүү дээ. Тэр хүмүүс ч. Том мом шал өрөмлөө амар мал. Тэгээд бас гэмээр нэг дураараа нүүх мөх байхгүй. Боломж байхгүй тий. Байхгүй. Ерөөсөө нэг л гацраал. Малааш дураараа бэлчээдгүй байх шүү дээ. Бэлчээд өмлөө. 3 сарын 15-наас 5 сарын 15 хүртэл мал гаргахгүй. Гашаал байнга өвсөлж яадаг. Тижээж яадаг. Тэр тижээл мэдээлэл чинь маань шиг ингэж гараар зуурна мөр гэж байх. Дан коноптораал тий. Техникээр. Юун ч гэсэн техникээр өвчтэй. Тавьж өгтөө хүртэл.
хүний ажлыг нэлээд хөнгөвчлж байна л да тийм ээ. Хүний ажлыг маш хөнгөвчлөлт юм лээ. Манайхан шиг л байнга нүүгээд байна гэж байхгүй. Байр нь бол дан тийм юугаар ирсэн шүү дээ. Тоосгоор амар том. Дотроо зүрстэй. Тэр нөрөг ажил хийдэг машинууд нь давхаа орчдөг юм шиг. Том халаануудтай байна. Том халаанууд. Тэжээл трактор шууд дотор нь давхаа орно. Амар том машинууд. Одоо тэгээ яг манайхан ч яг тийм болоход бас жаахан хэцүү л дээ тий. Хэцүү. Зардал өндөртэй. Зардал өндөртэй. Тийм том машин барина гэдэг чинь зардал өндөртэй. Мах суу цагаатай энэ баг үнэтэй байгаа тохиолдолд тэднэр шиг үнэтэй болчихвол одоо тийм болгож болно шүү дээ. Энэ жил суманд нэг цагаатын үйлдвэр баригдахаар болж байгаа төслөөс сая хүмүүс нэрээд уулзаад явлаа. За тэднийх бол суман дээр үйлдвэр нь байх юм. Сумын төв дээр үйлдвэр нь байна. Зам дагуу нэрийн барааны дэлгүүр энэ төр нь байна. Сав цагаатай гэн тэндээ боловсруулна. Тэгээ нөгөө баруунд одоо ашиглаж байгаа бэлсгэлгүүд байна шүү дээ. Манай уламж бэлсгээс өөр одоо тэр бэлсгэлгүүдийг хийн. Тэгэл одоо өрөм, зөөхий, ааруул гэл одоо бүхэл төрлийн таараг, яг урт. Дээр нь одоо нөгөө юу хийх юм бэ? Цэгээ гэж ярих юм уу яах юм? Манайх нэг үхрийн хариг гэдэг байна шүү дээ. Тиймэрхүү энэ турк энтерлөө их гаргад юм байна. Турк руу гарах зорилгоор тийм үхрийн одоо хариг хоо тийм одоо бүтээгдэхүүн хийн. Тэгээд өдөөний багуудаас сүүний машинаар суугаад татна. Тэгээ худалж аваад айлуудаас. Тэгэх юм бол одоо малчид бас одоо ажил нэлээд хөрөх боломж үүсэж байгаа. За төслөөс нь бас тодорхой хэмжээний нөгөө саалтууруудыг өгөх юм. Малчидад. Тий. Энэ жил бол одоо ажил эхлээд явна. Гэхдээ одоо бүх одоо малчдыг бас тэр саалтур малтураар хангах боломж нь жоохон байхгүй баг. Гэхдээ жилээр ингээ хангаад их. За үхэр үнэнээ суу, хоньны суу, ямааны суу одоо сааж чадж бүх төрлийн сууг авна. Гүүнээс хүнээс одоо бусад сууг бүгдийг авна гэж байгаа. Тэгээд энэ хөдөө тогтоо багууд дээр том одоо хөргүүртэй тийм сүү хадгалах савнууд байрлуулад цэцэрлэг баг, цэнхэр баг. За дээр нь одоо энэ манай нэг хурчин тог явж байгаа шүү дээ. Энэ нүгээр энэ буулгаад тог буулгаад тийм одоо юунууд тавьчих юм байна. Том ёнкс савнууд. За тэндээ дүүрэнгүүт нь сумын төв рүү нөгөө том сүүнийхээ машинуудаар зөөгөөд тэнд нь сууцгаа байдаг юм боловсруулах бас сумор нутагт ажлын байр нэмэгдэн дээр нь малчтын ажлыг нэлээд сайн хөнгөвчлж өгөх юм байна. Цахилгаан салдураар саагаад тэгээ суугийн зарчаад авах юм бол өдрөн цагаадаа боловсруулахгүй тийм ээ. Тэгээ өөрснөөхөө идэж уух юмыг л авнахаас босож юм аа бүгдээ нь одоо бэлэн мөнгөөр нь худалдаж штэ. Тэгээ ийм одоо төслөөс нэг ийм сүүний үйлдвэрийн жил ашиглалтанд орох гэж байгаа. Тэгээ одоо сая одоо бүх яриа хэлэлцээр бүх юмнууд нь болоод ярилцчаад ингээ явж байна. Цаашлаад одоо суманд одоо бас махны үйлдвэр мал бойны үйлдвэрийг бол зайлшгүй ашиглалтанд ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Энэ жил бид нар одоо энэ шинэ хоршоо төслийн хүрээнд хөтөлбөрийн хүрээнд бас суманд одоо нэг тийм хоёр хоршоотой болчих гэж байгаа. Одоо тэр тэргүү сүү цагаад энэ үйлдвэр ингээ баригдчихна. Нэг одоо арьс шир түүхэд боловсруулдаг анх шидэн боловсруулахын үйлдвэр юуг нь хийждэг нэг юм жижиг үйлдвэртэй болох. Дараах нь бол одоо мал бойны мах хадгалах зойртойгоо ийм ижүүрэн одоо бас нэг үйлдвэртэй болох. Ийм зорилго тавьж байгаа. Төрөөс дэмжлэг үзүүлж байгаагаар дээр нь одоо энэ юмнуудыг бас хийлгээд авчих юм бол сумор нутагт ажлын байр нэмэгдэн. Дээр нь одоо энэ хэрэггүй хаягдаад байгаа арьс шир түүхийдэг анх шидний боловсруулалт хийчих юм бол цааш нь авчих юм байлаа тий. Хаягдахгүй авчих юм байна. За тэгээд тонны ноос угаах мугаах гэд самнах момдох шиг юм жижиг бас үйлдвэрүүд хийх боломж юу байна. Ийм юмнуудыг хийх зорилго тавиад ингэ ажиллаж байна. Малын улгаар гай. Малын улгаар байна. Яг ирсэн болж байна. Одоо ер нь юм хөгжөөд бас хөдөө багуудыг камержуулах боломжтой болж байгаа. Одоо энэ интернет байх юм бол тэгээд камер суурилуулад бол цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд нөгөө камерын хяналтыг авчиад өгчнө. Тэгээд энэ орон нутгийн чанартай замуудыг бүгдийг камераар хянаж байгаа. Тэгчих юм бол одоо малын хулгай энэ төр янз янз юм гарах малхууд тууж аваа хүмүүсийг нөгөө камер дээрээс харж байгаа. Тавлгаа гарлаа гэхэд газ дэжлэн мэдээлэнгүүд манай сумаас гарч байгаа бүх орц гарц одоо машин явах боломжтой газрууд байна шүү дээ. Тэргээр ямар машинууд явж байгаа шалгачих юм боломжтой болчих юм байна. Тэрийг бол одоо иргэжлээс хий гэж байгаа. Одоо малын тоо толгой алуун татвар гэдэг байгаа шүү дээ тий. Малын тоо толгой алуун татвар бол тодорхой хэмжээний ажлуудыг хийж байгаа. Малын одоо эрүүлжүүлэх, малын хулгайтай тэмцэх, дээр нь одоо адлан тэжээлийн талбай хаших, удаг ус гаргах гэдэг ийм юмнуудыг тодорхой хэмжээнд хийдэг. Манайх бол одоо өнгөрсөн жил тэр мал угаалгын машин дээр авцсан шүү дээ. Одоо яваад ариутгал хийх машин байна, угаах машин байна.
За дээр нь мэлчээрийн одоо хурдан тэмцэх шавжтай тэмцэх гэдэг ийм ажлуудыг хийж зохион байгуулж болдгийг. Тэгэхээр эх жилээс малын тоололгоо албан татвараас бол одоо тэр өдөөгийн замуудыг камераж болох ийм одоо бас бодлого барьж байгаа. Малчин өрхүүдийг одоо аль жуулч авдаг болох тал дээр нэлээд анхаарч байна. Бас гэрээ хэлцээр хүмүүстэй уулзаад яриад энэ одоо платформ дээр нь бас одоо энэ хийх гол юмнууд яаж аппликейшн дээр зохион бүтээх юмнууд гэрээ хэлцээр хугацаанд яригдаад явж байгаа. Тэгээ малчид маань өөрснөө одоо жуулчин аваад за жишээ нь одоо дөрж гэдэг айлд одоо жуулчин ирлээ гэхэд одоо гар утсан дээр нь ороод за дөрж гэдэг айлынх одоо энэ жил одоо өнөөдөр 5 жуулч авцсан байна. Одоо дараагийн айл руу явъя. За дондоггүйх руу явъя гэх юм уу. За дөрж гэдэг айл очихоор яах юм гэхээр за цагаан эдээ идүүлэх юм байна, айрыг уулгах юм байна, морь унуулах юм байна. За дараагийн дондог гэдэг айлд очихоор яах юм тэднийг 5 зүдийн шүлэг уулгах юм байна, явган ил хэлэх юм байна. Эсвэл одоо байгалийн үсгэнд газруудаар аялуулах юм байна ч гэдэм үү. Ингээд айл болгоныг жижиг юм бас одоо жуулчид зориулсан бүтээгдэхүүн гаргаа. Тэгээ энэнийхэн сургалт юмнуудыг хий гэж байгаа. Тэгээ цаашлаад малчин өрхүүд маань давхар одоо айл жуулчлал авдаг, жуулчдыг авдаг. За Улаанбаатар хотод одоо хөдөө байхгүй хүүхдүүдэд хөдөөгийн малдаар гаргачих, онны гашаа бүр малтуулаад үзүүлэх, үнээ саалах, морь унуулах ийм одоо сонирхолтой маш олон хүмүүс байна. Энэ хүмүүсийг одоо малчтан маань авдаг болох, малын хажуугаар нэмэлт орлого болох боломж одоо хаана байна гэсэн энэ зүйлүүдийг илэрхийлж байгаа. Миний хувьд бол зам сайжирч байна, гэрэл төлөв сайжирч байна, тогтцол сайжирч байна, бас хог шороотхон тэмцдэг болж байна. Ер нь тогтцол үйлчлэгийн ажил явагдаж байгаа. Хамгийн гол нь иргэдийн нэг сэтгэл гэж нэг юм байхгүй. Ер нь хийсэн, бүтээсэн болгоны нэг жаахан сэтгэлгүй ханддаг л жаахан сэтгэл дундор явдаг та. Тэр нийтээр нэмж хүн болгон сэтгэл нэг байх юм бол ер нь бас тогтцолчул манай сумын хувьд бол дайжгүй нэгдэг. Хоёрдугаар төв зам дагууга хөгжүүлнэгтэй сэтгэл нэгтэй бол хаанаас ч дутхгүй хөгжөхөр сум гэж ойлгодог. Одоо энэ хойдлыг тэр жирийн Манайх нодны 10 сард төвийн шугамд холбогдсон. Энэ манай гашаа гарын цэцэрлэгийн төвийн шугам хоошоо гарсан. Эндээсээ бид нэр худагнаасаа халаалт гэрлүүгөө авсан. Тэгээ яг хөө ер нь зүгээр 1 метр газрын халаалт нь бол 350 мянган төгрөгөөр л үнэлэгдэж байгаа юм билээ. Тэгээ манайх бол гашаагаар орж ирсэн учраас арай хямд төсөр туссан. Худагнаасаа аваад тэгээ бид нар нэг 12 мянган төгрөгөнд л 12 мянган саяд л 10 босгосон тий. Худагнаасаа авч байгаа. Тий. Өөрснөө бол одоо системээ тавьчихна халаалт паар юмнууд. Тэгэл халаалтаас өөрөө ороод их нь холбоол халаалт халчих. Тэгэхээр одоо нэг жил бол халаалт толбогдоод жил боллоо. Сард нэг 40-с 50 мянган төгрөг нийл халаалтын зардал төлж байгаа. Аж ахуй нэг өөр үнэлгээтэй байдаг баг. Албан амь айл орон сууцнууд бол арай хамт сард нэг 40-с 50 мянган төгрөг төлж байгаа учраас их дарамт гайгүй ийм байна. Халаалтын хувьд бол яг жигд хэвээ явдаг. Нодон ч нэг 4 айл холбогдсон. Ингээд цаашдаа төвийн шугамдаа холбогдсон халаалтаа тавиулаа явах юм бол бас 5 тухтай амьдрах орчин бол сайхан болж байгаа. Байн галалгаа гэхгүй байхгүй. Хэвийн галалгаатай төвөөс халаалтаа авч байгаа учраас. Хизээч орж ирсэн гэр нь дулаах ая тухтай л байгаа. Цаашдаа бол ус айлууд бүгдөө хамрагдчул зүгээр л гэж боддгийг. Сайхан зуны сайхан дэлгүүр цаг ирлээ. Одоо энэ хавар их сайхан хавар болж өнгөрлөө. Нутгийн олон маань одоо сайхан цусаараа тэгээд одоо зундаа сайхан цусч одоо сайхан наадамлаараа морин хурдтай бүхэн одоо бяртай байж сумын нэмэргэн байх болтугай гэсэн эрүүлэг өргөн төвшүүлээ. Нутгийн нийт ард иргэд та бүхэндээ эрүүлэн хаз жаргал энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хөсөн өрөөё.